Бидний энэ өдрийн хамааран ээлтрээ. За гол асуудал одоо бол эдийн засгийг эрчимжүүлэх, идэвхжүүлэх 100 хоногийн бидний ингээд жагсааж бичснээр бол нэг 70 гаруй тодорхой ажлууд байгаа. Энэ 20 хоног өнгөрч байгаа юм. Энэ 20 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр бас юу хийгдвэ гэдэг дээр би товчхон хэдэн мэдээлэл хэлье. Бид нар нэлээд олон хуулиудыг санаачлаад улсын хурлд өргөн барьчлаа энэ 20 хоногийн хугацаанд. Энэ хуулиуд бол бизнес эрхлэх орчныг сайжруулах чиглэлээр нөөтийн 10%-ийг нөөтийн босрын 10 сая, 50 сая 1.5 тэрбум борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 90%-ийг буцааж өгнө. Худалдаа авагч хамгийн сүүлд худалдаа авалт хийгээд 10% нөөт төлж байгаа, тэрнээсээ 2%-ийг нь жилийн эцэст буцааж олгоно гэдэг юм уу. Олон юм хуулиудыг бол бид улсын хурлд өргөн барьсан. За тэгээд зарим хуулиуд бол одоо улсын хурал дээр хэлцэгдээд явж байна. Энэ импортыг орлох, экспортыг дэмжих чиглэлээр тодорхой төслүүдийг бид нар бас дэмжиж эхэлж гисэн. За өнгөрсөн жилийн тооцоогоор авч үзэх юм бол Монгол улс жилдээ 2 орчим сая тонн цемент хэрэглэдэг айл. Мэдээж энэ хэрэглээ жилээс жилд нэмэгдэнэ. Хөтлийн цементийн үйлдвэрт бол Чингис Мондоос нэг 80 орчим сая доллар орсон. За энэ бүтээн байгуулалт бол ашиглалтанд орчлоо, дуусаад бид нар хүлээж авсан. Энэ бол 2 сая орчим тонны хэрэгэлдэг гэвэл тэрний 1 саяыг нь одоо үйлдвэрлэх хүчин чадалтай ийм үйлдвэр байгаа. Энэ бол ажлууд эхэлжлээ. Ингэснээр бол бид нар гадагшаага доллар гаргаж гадаадаас цемент авдаг явдал бол одоо үндсэндээ 2 дахин багасчихъя. Ийм бид нар бас манай сэтгүүлчд хамт явсан. Цаашдаа босох гэж байгаа бүтээн байгуулалт нэлээд хийгдсэн, нэлээд өндөр хувьтай хийгдсэн 3 цемент үйлдвэр, 2 цемент үйлдвэр байгаа. За 3 ч юм байна. Тэгэхээр тэр үйлдвэрүүдийг дэмжих шийдвэрийг бид нар бас засгийн газар дээр гаргалаа. Нэг нь бол МАК-ийн барьж байгаа үйлдвэр, нэг нь бол Мон Полиметийн барьж байгаа үйлдвэр. Энэ хоёулаа Дорногов аймагт. 3 дахь нь бол Баян-Илгийн аймагт. Тэр одоо баруун бүс нутагт бол нэг цемент үйлдвэрийг дэмжиж гисэн. Тэр бол хоёрын хөрөнгө оруулалт хийгдээд явж байгаа. Тэгээд тэрэн дээр нь Чингис Мондын мөнгнөөс нэг 4-5 сая долларын дэмжлэг үзүүлье гэсэн юм шийдвэр гаргалаа. Ингээд энэ шийдвэрүүдийн 100 хоногт гарсны үр дүнд бол бид нар эх жилээс эхлээд дараагийн жилийн өдийгээс эхлээд бараг Монгол улс бол нэг шуудаа цемент чудааны гаднаас хайх хэрэггүй тийм нөхцөл байдал орох гэж байгаа. Энэ бол тийм сайн үр дүн юм аа. За өөр ямар шийдвэр гарцсан гэхээр манай энэ үйлдвэрлэдэг компаниуд нийлээд хамтраад Монгол улсад туслын шингэний үйлдвэр байгуулъя гэсэн ийм төсөл гаргаад бас ажиллаа эхлээд өөрсдөө хөрөнгөөр нэлээд юм хийцсэн байгаа. Тэрнийг нь бас одоо дэмжье гэдэг ийм шийдвэрүүд гарлаа. За сая Оросын холбооны улсад бас явахдаа ерөнхийлөгч Путинтай уулзсан. За энэ үеэр бас манай нефтийн компаниуд Оросын холбооны улсад очсон. Тэд нар маань 5 жилийн хугацаанд Монгол улсад одоо нийлүүлэх одоо бензин дизелийн түлшнийхээ асуудлыг бол тохироод ирлээ. Нэлээд тийм Монгол улсын хувьд бол хожоотой найдвартай зүйл болж байгаа. Нэгдүгээр 5 жилийн хугацаатай гэдэг бол бензин сатхуун дээр санаа зовоод авах хэрэггүй болчлоо гэсэн үг. Хоёрдугаарт нь бол бас үнийн хувьд их боломжийн гэрээ хийж чадсан учраас энэс бол нэг жилдээ нэг 120 орчим сая доллар манайда үлдээд байхаар ийм гэрээнүүдийг бол манай компаниуд бас сая хийсэн байгаамаа. За энэ 20 хоногт бол ерөнхийдөө бид нар зүгээр одоо Алтуй гэдэг хүн ч юм уу засгийн газар ажил хийж байгаа юм биш. Энэ хүндрэл бэрхшээл гэдэг бол хамтдаа давж туулах зүйл. Тэр дотор хамгийн гол нь хувийн хэвшил,
өөрснөө бас одоо нэлээд идэвхтэй оролцож тулгарч байгаа саад бэрхшээлийг хилж засаг тэрнийг засах чиглэлээр ажиллах ийм хоногуд юм байгаа. Тэгэхээр хувийн хөвшил бол үнэхээр бас санал бодлоо илэрхийлсэн олон зүйлийг бас санаачилсан ийм одоо 20 хоног байлаа. За дараа нь Оросын холбооны улсад айлчилсантай холбоотой зүгээр хоёр нэг зүйлийг нэмж хэлье. Юу гэхээр ерөнхийлөгч Путинтай уулзахад бол бид 2-3 асуудлыг тавьсан байгаа. Нэг нь бол Монгол улс Оросын холбооны улсын хооронд дунд хугацааны стратегийн түншлэлийнхээ хөтөлбөрийг гаргая. Энэ нь бол нэг ойрын 4-5 жил энэ манай хоёр улсын хооронд хийх ажлын ерөнхий дүр зургууд гарнаа гэсэн. Энийг бол хий ярэ гэдгээ тохирсон. За дараа нь бол энэ саяхан одоо Шанхайд болсон уулзалтын үеэр Оросын холбооны улс бүгд Америкт ард улсын хооронд маш том үнийн дүнтэй гэрээ хэлцлүүд хийгдсэн. Тэрний нэг нь бол Оросын хийг хятад худалдах явдал байсан. Хэрвээ Оросын холбооны улсад ашигтай гэж үзвэл Монгол улсын нутаг дэвсгэрээр та бүхэн хийн хоолойгоо тавих юм бол Монгол улсын засгийн газар дэмжихэд бэлэн байгаа шүү гэдгээ илэрхийлсэн. За энэнийг судалж үзье. Тэр баруун талаар тэр Баян-Улгийн тэрийгээр явуулж дамжуулах гэж байгаа хоолой их өндөр уулаар явж байгаа. Тэгэхээр энэ бас зүйтэй санал байна. Бид нэр судалж хамтарч ажиллая гэж ингэж хариулсан байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол судалгаа хийгдэх байх. Өөр 3 дахь ярьсан зүйл бол Монгол улсын ерөнхийлөгч бас Шанхайд Путин ерөнхийлөгчтэй уулзахдаа энэ 8 сард халахын голын ялалтын 75 жилийн аваа болно. Энэ арга хэмжээнд Путин ерөнхийлөгчийг өрсөн. За ирж оролцохыг одоо хичээнэ гэдэг хариултыг өгсөн. Монгол улсын иргэд Оросын холбооны улсын иргэд харилцан визгүйж очих тухай асуудал нэлээд хэдэн жил яригдж байгаа. Энийг Монгол улсын засгийн газар шийдье, бид бэлэн байна гэсэн. За тэгэхээр энэ чиглэлээр гэрээ хэлцлээ дуусгах чиглэлд ажиллая гэж ингэж тохирсон байна. За энэ эдийн засаг бизнес арай одоо минут болчихсон. За тэгэхээр эдийн засаг бизнесийн орчныг сайжруулах тухай 100 хоногтой холбоотой нэг зүйлийг би бас хэлье гэж бодлоо. Одоо зарим нь одоо энэ дээр гүйж байгаа шиг тийм ялын тоолуур маягийн ажил утсан сууж явах шиг. Тэгэхээр тэр энэ бол 100 хоногт нэг тийм идтэй шидтэй том юм бүтээч гэсэн үг биш л дээ. Гэхдээ хөндрөл бэрхшээл гэдэг бол бодиттой зүйл учраас бид нар бол хамтраад ажиллах ёстой. Баялаг бүтээж байгаа хүмүүстэй, хөрөнгө оруулж байгаа хүмүүстэй тэднэрт итгэлийг сайжруулах ёстой. Баялаг бүтээж байгаа хүний юм бол шалгалтаар дарамтлагдаг, татвараар дарамтлагдаг, шоронгоор айлгадаг тийм улс байж болохгүй. Энэний үндэс суурийг бид бас энэ хугацаанд бол нэлээд сайн хийж байгаа. Тийм учраас энэ хувийн хөвшлийг бол одоо хувийн хөвшлийн 20 гаруй хүний оролцоотой эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл бол ерөнхий сайдын дэргэд байгуулагдаад ажиллаж байгаа. Тэд нар маань хийж байгаа ажлаа та бүхэнд нэгд өдөр тусдаа ярьж байгаа, тайлгнаж байгаа. Энэ 100 хоногийг бол бас амжилттай хамтраад одоо даван туулахын тулд олигтой юмуд хийхэд бол засгийн газар 7 хоногт 2 удаа хуралддаг болсон байна. Бид нар хагас өдрөөс гадна бас нэг өөр өдөр орой хуралдаж эдийн засгийн холбоотой бас зарим шийдвэрүүдийг бол гаргаж байгаа. Тийм учраас засгийн газар бол 7 хоногт 2 удаа хуралдаж байгаа. Эдийн засгийн хүндрэлийг хамтдаа давж туулах учраас энийг одоо бүгдээрээ хэлэлцэн шийдэж бүгдээрээ бүтээж одоо сайжруулнаа. Би бол Монгол улсад баялаг бүтээж байгаа тэр хүмүүстэй бүрэн итгэж байгаа. Харин тэднэрт учирч байгаа тэр бэрхшээл, дарамт, шахалт, шалгалт, шоронгоор айлгадаг энэ бүхнийг бол зогсоох ёстой. Энэ дээр бол засгийн газар ажиллаж байгаа. Одоо бид нар нэгд өдөр засгийн газар хуралдсан тэр хурлаараа бид нар эдийн засгийн ил тод байдлыг хангах хуулийн төслийг бол хэлэлцэж ерөнхийдөө эцэлсэн байгаа. Энэ 7 хоногт юм эх 7 хоногт улсын хурлд өргөн барина. Тэр нь бол одоо нөгөө хуучин одоо талд байсан тэр бүх зүйлийг бол одоо ил гаргах юм шаардлагатай. За энэ ил гаргасан тохиолдолд бол энэ бол улс орны амьдрал, тухайн хүмүүсийн амьдрал, иргэдийн амьдралд за мөнгө төгрөгнөөс гадна
одоо нэг санаа зовоод байхааргүй дарамт шахалтанд ороод байхааргүй амьдрахт нь бас хэрэгтэй юм гэж үзэж энэ хуулийн төслийг бол одоо санаачилсан байгаа. Энийг одоо өргөн барина. За ер нь 14 хоног бид нар Монголд бүтээцгээ гэсэн ийм одоо Монголд бүтээцгээ гэсэн ийм жил болгож байгаа. Тэгэхээр энэний хүрээнд бол үнэхээр бас манай бизнес хийж байгаа хүмүүс, юм хийж байгаа, бүтээг босгох хийж байгаа хүмүүс бол маш их идэвх чармаалт гаргаж ажиллаж байна. Бид нар өнөөдөр бас ярина. Манай одоо нөгөө үйлдвэрүүдийг дэмжигээ гаргачихсан нэлээх мөнгө байгаа. Банкуд дээр байршиж байгаа. Тэрмэн бас сансан хэмжээнд хүртэл гарч өгөхгүй байгаа. Эзэндээ хүрч өгөхгүй байгаа. Хугацаа алдаж байгаа олон зүйл байгаа. Тийм учраас бид нар энийг бас өнөөдөр одоо банкныхантайгаа зөвлөлдөө, Монгол банктайгаа зөвлөлдөө. Манай мөнгийг бизнес хийх гэж байгаа хүнд нь хурдан хүргэх ямар арга зам байна? Энийгээ одоо өнөөдөр ярих гэсэн. Өнөөдөр миний өрөөнд цуглаж ярих юм аа. Ер нь тэгээд энэ эдийн засгийн асуудлууд хүндрэлээ гэдэг бол нэг өдөр бол ургаж гарч ирээгүй маа. Тэгэхдээ энэ хэний буруу вэ гэдээ ингээд улс төржөөд талцаад байвал энэ бол хоосон хэрүүл болох юм аа. Ер нь бид нар ингээд нэг хэсэг нь 20 жил хийгээгүй эсвэл нөгөө нам нь 2 жил одоо хийсэн гэж яриад бол эндээс нэг олигтой үр дүн гарахгүй. Харин яагаад ийм байдалд хүрчээд байгаа, ямар учраас ийм болчиход байгаа гэдэгтэй л одоо дүүн шинжилгээгээ хийгээд оншоо зөв тавих юм бол Монгол бас цааш өгч. Бид нар оншоо зөв тавьчихсан гэж үзээд байгаа шүү дээ. Биднэрт бол яагаад ийм хүндрэл бэрхшээл учраад байгаа вэ гэхээр бид нар бол ихэнх юм гаднаас авдаг юм байна. Импортоор авдаг юм байна. Тийм учраас дотроо хийдэг болё. Одоо цементээ дотроо хийдэг болё гэдэг чинь ингээд явж байгаа. Тэгэхээр би оншоо зөв тавигдсан, бодлого бол ерөнхийдөө зөв тавигдсан, томьёологдсон байгаа. Одоо биднэрт хийх л ажил өгдөг. Энд манайхан бол хушуу нэмэхээс илүүтэй хуруу нэмжээ гэж одоо манай ард түмэн сургадаг. Одоо хэдүүлээ нэг жаахан хушуу нэмэхээс илүү хуруу нэмээд юмнуудаа хиймээр байна. Одоо энгийн жишээ хэдэгтэл төмөр замыг бид нар 6-7 жил сонжруулж ярьлаа шүү дээ. Энэ түвэн сүүлдээ төмөр зам гэдэг нь төмөр зам барьдаг ажил юм уу? Төмөр замын тухай ярьдаг хэрүүл юм уу? Бараг л одоо 6-7 жил. Тэгэхээр ингээд энэ 100 хоногийн чинь нэг ач холбогдол нь бол ингэж одоо 6 жил ярьсан юм чинь нэг 100 хоногийн дотор бол нэг тийш шийдэл гаргаад явуулах л гэсэн. Түүнээс биш бас одоо зарим хүмүүсийн тоолоор эргүүлээд байгаа шиг юм хийж чадахгүй байх үедээ юм хийж чадахгүй бүр сайн шалгаа таших ингээд тоолоор эргүүлээд ээж бас хэрэггүй маа. Ер нь бол энэ бид нар тулгарч байгаа ард түмэн одоо энэ хүндрэл бэрхшээлийг бол муу юм бол сайн гэж бас одоо хандаж болмооргүй юм байна. Муу зүйлс бол байгаа игүй байгаа. Сайн зүйлс байгаа игүй тэрнээсээ бас илүүтэй байгаа. Тэгэхээр сөрөг тоо гараад байгаа. Юмны үзүүлэлт муудаад байгаа бол энэнийг бид нар яаж засах залруулах гэдэг дээр л хуруу нэмэх шаардлагатай байгаа. Болохоос биш харин юу гарлаа гэж тэрэнд нь одоо баярлаж алга ташиж дээр үехээр бол гуяа алгадаж гүйдэг тийм юм байж болохгүй юм л да Монгол дотроо бол ийм зүйлийг хэлье тэгээ та бүхний асуултанд хариулъя. Ерөнхий сууцсандаа орох гэхээр өндөр настай нөгөө залуу гэр бүлгээд орлон борлого нь хөрөхгүйгээ банкн дээр очиод унаад байна гэх асуудал яригдж байна л да. Тэгээ банкуд одоо засгийн газрын тогтоолыг ер нь биелүүлэхгүй буян тухай хурааллын одоо орох гэсэн хүмүүсийн хувьд нэлээд хүндрэл учруулж байна гэдэг асуудал гарч байгаа. Энэ дээр та одоо засгийн газрын зүгээс банкудад чиглэл өгөх юм болов уу? За 3 дахь асуултын хувьд та хятадд айлчлах үедээ Монгол хүүхд багчуудад багаас нь хятадын соёлыг одоо сургахад анхаарч байгаа гэж яг мэдээлэл өгсөн болов. Энэ дээр бас нөгөө хэвлэлүүдээр нэлээд бичиж гарч байна л да. Энэ дээр та тайлбар хийж өгөхгүй юу? Хойд солонгосын төлөөлөгчид манай улсад айлчилж байгаа гэх гадны хэвлэлүүдээр бичээд байна л да. Үнэхээр яг манай улсад ирээд улс төрийн уулзалт хийж байгаа зүйл байгаа болов. Энийг тодруулах гэсэн. Тэгээд Батбаяр сайдыг огцруулах асуудлыг сөрөг хүчин тавьсан байна л да. Тэгэхээр та яг эдийн засгийн асуудалтай эдийн засгийн хөгжлийн сайдын бас буруу бий гэж холбож ойлгож байгаа юу? Монгол Ардын намын тэр 10 хоногийн шаардлагын хариуг та яагаад өгөөгүй юм бэ? Завгүй байсан уу? Аль эсвэл тэгээд хариу өгөх тийм боломжгүй асуулт зүйлээс юм болов. За энэ нэг 60-70 гаруй ажил байгаамаа. Энээс бол 40-50 ажлууд эхэлсэн явж байгаа. Зарим нь бол бүр шийдвэрлэгдсэн ч асуудлууд байна. За буян тухай дээр бол одоо нэг юмтай зовлонд эхэлсэн шүү дээ. Хямдхан байртай зовлон
Тэгэхээр банкны чинь бид нар чи энэ хүнд байр үг гэж хэлж болдгоо шүү дээ. Нөгөө 30% төлсөн байх учиртай. Тэгээд дараагаар нь үлдэж байгаа 70% би одоо 20-25 жилийн хугацаанд сар бүхэн ийм хэмжээний мөнгө төлж явна гэдгээ нотлдог, баталдаг банкнд та тэр нотлохоо баталгаа гаргаж өгсөн байх хэрэгтэй. Энэ бодлыг хангасан хүмүүс бол бүгдээрээ байрандаа орж байгаа. Одоо би өчигдөр асуусан чинь суглаанд оролцсон тэр 1500 гаруй хүмүүсээс 1000 гаруй нь бол үндсэндээ байр аваад явж байгаа юм байна. Нөгөөдөл нь бичиг цаасаа бүрдүүлж байгаа юм байна. Би ядад ажиллахдаа тэдний телевизэд ярилцлага өгсөн. Тэгээ нөгөө орчуулагч нь ингээд би монголоор ярингуут нь орчуулагч нь орчуулаад дуустал би нөгөө ингэж микрофоны өмнө ингээд гамаа ингээд чимээгээ суугаад байсан. Нөгөө орчуулга дуустал. Тэрний маань энэ манай нэг хэмбэлээ нэг гишүүн Твиттер дээр тавиал тэгэл тэрнийг тойроо суугаад энэ манай монгол ерөнхий сайд ер нь жах мангар дүүхэн байна гэж яриад байгаа юм билээ. Тийм байхгүй. Та нар өөрснөө үзэхгүй цаг гаргаад. За хойд солонгосоос ямар хүн төрсөн мэдэхгүй надтай бол ярьсан хийсэн уулзалт байхгүй. Огцруулах асуудал одоохондоо над дээр ямар нэгэн юм ирээгүй байна. 10 хоногийн шаардлагаа тавьсан. Тэгээ одоо нэг 100 хоногийн ажил хийгээд явж байсан чинь 10 хоногийн шаардлаганд одоо яхавтай тэг байдаг л асуудал шүү дээ. Тэгэл хүн хэлээрээ мал хөлөөрөө тэгэл ажиллаа хийн чиг шаардлаганд нь хариу өгөн чиг тэгэл явж л. Оюутлогоо 300 ажилтнаа халсан байна л да. Тэгэхээр оюутлогоо эдийн засаг тийм хүнд байдалд байгаа юм уу? Ер нь ажилтнаа цомхож хэмнэлт гаргах нь хэр оновчтой юм бэ? Эдийн засаг хэрвээ сайжраад хууль эрхцээ орчин сайжирчих юм бол эргээд энэ хүмүүсээ авах юм болов уу? Хоёр дахь асуулт төсвийн цалинг тансан гэдэг зүйл яригадаад байна л да. Үнэхээр цалинг танах хэмжээний улсын төсөв тийм хүнд байдал үүснэ үү? Үйлдвэр аж ахуйн сайдыг ер нь ямар хүн дээр сонгох гэж байгаа юм болоо энэ? Оюу толгой өчтөр телевизээр бас нэлээд ийм мэдээлэл явсан байлаа. Би тэгээ өнөглөө оюу толгой нөгөө Монголын талын тууцын отгочлог дуудаж уулзаад юу болоод байгаа гэсэн. Оюу толгой компани, оюу толгой биш. Иротинто гэдэг нөгөө талынхын компани өөрийнх нь байдал нь жаахан хэцүү байна гэж үзээд Иротинто ч ганцхан Монголд ажиллахгүй ш дэлхийд даяар ажиллаж байгаа юм. $1 миллиард хэмнэлт гаргана гэж тооцоо гаргаад тэгээд өөрийнхөө энэ тэнд ажиллаж байгаа бүх улсууд дээр байгаа одоо ажиллаж байгаа хүмүүсээс зарим нэгийг нь бол цомогдохж байгаа. Тэрнийхэн тоонд манай оюу толгоос тодорхой тооны хүмүүс орж байгаа гэсэн юм байна. Тэгээ би та нар наадахыгаа тэр хэвлэл мэдээллийг цуглуулад өөрснөө тайлбарлаа гэсэн. Тэгэхээр та нар тайлбар өгөх байх. Цалин тансан байхгүй харин цалин нэмэгдсэн байна. Энэ бол яг бас тийм худлал яриа л да. Ер нь бол бид нар нөгөө нэг цалингаа бол үе шаттай нэмэгдүүлнэ гэснээрээ ялангуяа үйлчлэгээний чиглэлийн ажилтны цалин бол бас нэлээд боломжийн хэмжээнүүд нэмэгдэл явцсан байгаа. Үүний өсөлтөнд нөлөөлөд байдаг учраас бид нар бол зарлахгүй л байгаа юм. Тийм учраас биш хэн нэгний цалин танагдах, хасагдах ойлголт ерөөсөө байхгүй. За үйлдвэр хөдөө аж ахуйн сайд дээр их хурлын гишүүн төвдөнд оржийн нэрийг өчигдөр манай гүйцэтгэх зөвлөлд намын гүйцэтгэх зөвлөлд оролдоод төвдөнд оржийн нэрийг дэвшүүлье гэсэн юм шийдвэр гаргасан байгаа. За асуулт асууя. Нэгдүгээрт нь энэ эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног цаашдаа үргэлжлэхгүй энэ төлөвлөсөн ажлуудаа хийж амжихгүй бол яах вэ? Хоёрдугаарт нь энэ Монгол банкны эрхлэх зор жаргалыг эхлэхдээ доотлын ханш төр зүрийн үзэгдэл гэж хэлсэн байгаа. Энэ асуудал дээр ер нь яаж хандах вэ? Нэмээд асууж уу. За Арц намын бүлэг болохоор зол жаргал ерөнхийлөгч за Монгол банк өөрөө хариуцлахгүй ажилласан эдийн засгийн хүндрэхэд нөлөөсөн гэж үзээд байгаа л та тийм. Тэнтэй ер нь та өөрөө бүлгийн байр суурьтай нэгдмэл байр суурьтай байгаа юу? Ер нь Монгол банк эдийн засгийн хүндрэхэд хэр зэрэг нөлөөсөн гэж үзэж байна. за 100 хоногийн ажлыг чинь амжуулна гэж хийж байгаа шүү. Тэгвэл би түрүү хэлчихлээ. Энэ хоорондоо эд шидийн юм бол бүтээгдэхгүй. Тэгвэл цаашдаа зөв явах тэр хөрс холдрол суур үндэс бол сайн тавигдаж эхэлж байгаа. Зөв зүйтэй болж байгаа. За эдийн засаг хүндрэхэд бол Монгол банкны нөлөөлөл гэж бол байхгүй. Ерөнхийдөө дэлхийн эдийн засгийн нөлөө бол бид нар туссан. Бид нар Монгол банктай хамтраад зарим нэг хөтөлбөрүүдийг бас
хэрэгжүүлсэн. Ер нь ийм л сонголтын өмнө бид нар ирсэн хэдэн жил болов. Эсвэл ингээд эдийн засгийнхаа өсөлтийг бариад хүн өсөлтийг зогсоогоод тэр нь одоо ухаандаа хүмүүсийг ажилгүй болгоод ажлаас нь халаад бариад за тэгээд нэг валютынхаа хан шиг нэг арай бага тоон дээр бариад явах нэг боломж байсан. Эсвэл хүмүүс нь ажил төрлөө хийгээд эдийн засгийн өсөөд тэгтээ валютын аншин дээр зарим одоо өөрчлөлт гарах. Ийм хоёр сонголтоос Монгол банк маань бол энэ нь илүү дээр юм а гэдэг сонголтыг хийсэн. Түүнээс биш яг энийг муутгасан эзэн гэж бол зааж болохгүй. Бага ийм хувилбарууд дундаас хийсэн сонголт. Одоо цаашдаа валютын ханшин дээр боломжийн одоо тийм төр зурагтаа гэдэг энэ прогнозыг бол Монгол банк хийж байгаа. Монгол банк бол мөнгөний бодлогыг тодорхойлдог учраас засаг бол яадаг гэхээр засгаас юу нэгтэй гэхээр ямар долларын чидэх юм уу валютын орлого хаанаас яаж орж ирэх вэ гэдгийг засгаа сонирхдаг. Тэгээд нийт мөнгөнийхөө асуудлыг үзээд тэгээд валютын ханш маань ингэхнэ тэхнэ гэдгийг бол Монгол банк хэлдэг. Тэгэхээр одоо золжиргал ерөнхийлөгчийн хэлээд байгаа энэ бол одоо цаашаа нэг их өсөхгүй гэдэг үг нь бол би үнэн байхаа гэж бас бодож байгаа. Шатхуун импортлогч 5 жилийн гэрээ хийсэн гэж байна л да. Ер нь энэс үүдээд шатхууны үн буурах уу? Энэ цаашдаа ер нь доктортой байх байна гэж ойлгож болох уу? Хоёрдугаар болохоор Төдөн шүүнийг дараагийн сайдаар санал болгосон яг өмнөх сайдын давхар дээлээсээ татгалцсан учраас дараагийн сайдын дахиад давхар дээлтэй боллоо гэсэн бас шүүмжлүүд яваад байна л да. Энэ дээр ер нь ямар байр суурь? Нэмээд нэг асуулт асууч. Шатхууны үнийг газрын засгийн газраас эх сараас нэмнэ гэсэн мэдээлэл байна л да. Энэ дээр үн тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд бол шатхууны үнийг тогтвортой барина гэж байгаа. Тэгсэн боловч эх сараас нэмнэ гэсэн байна. Энэ дээр та тодорхой хариулт өгөхгүй юу? Хэн нэмнэ гэсэн? Газрын засгийн газраас. Хэн? Дарган. Тэндээ гэж хэлсэн. Тэг нэмэгдэхгүй байх уу? Тэр нөхөр дураараа ярьж явах шиг байна. Одоо ингээд тэнд очиж ингээд гэрээ хийгээд жаахан буулгаж хийчихэд наадталт нэрээд нэмнэ гэж ярьж болохгүй л дээ. Тийм учраас би тэр жаахан ташаа ойлголттой болоо гэж бодож байна. Тэгвэл дахиад нөгөө тийшээ туйшраад бензинийн бууч гэж бас боддоггүй. Нэмэгдэхгүй. Тэр боломжийг л бид ирэлхийлээд байгаа юм шүү дээ. Ер нь бол. Тэгвэл оны эхнээс бид нөгөө их шүүмжлэгдээд байсан зарим хөтөлбөрийг бол бид нар чөлөөлсөн байна. 5-10 төгрөг нэмэгд 20 төгрөг нэмэгдэхтэй бол бид нар тэрнийг болоос хянахгүй гэж хэлсэн байгаа шүү дээ. Тийм л хүрээндээ ойлголцсон. Тэгээ эдийн засагч байхад бас нөгөө хүмүүсийн амжиргаах нь нөлөө үзүүлэхгүй. Төвлөрж яатсан гэнэ. Давхар дээл. Гүй давхар дээл гэж одоо их хурл одоо энэ хаварж байгаа наадах чи ярьж байгаа тэгэл тэр хуульчин батлагдаагүй шүү дээ. Тэгэхээр үндсэн хуулиндаа бол нэг давхарсаад байх ч байхад үндсэн хуулинд бол их хурлын гишүүн засгийн газрын гишүүнийг хамт хийж болно гэсэн үндсэн хууль байж байна. Сая бол тоомог нь хязгаарлах гэж үзээ тэгээд их хурл энэ үндсэн хууль зөрчсөн маягийн болчих юм байна гэдэг орхисон. Тийм учраас энэ хууль зөрчил юу ч байхгүй. Оросоос хятад руу нийлүүлэх байгалийн хийг манай улс нутаг дэвсгэр дээрээ дамжуулахад ер нь үр ашиг нь ямар одоо гарч байгаа юм бол манай улс өөрсдөө нарийн судалгаа хийж мөнгөн дүн ч юм уу эдийн засгийн яг ашиг талаас нь гаргасан зүйл байгаа болов байвал мэдээлэл өгөөч. Энийг нөгөө хамтраад ажлыг хэсэг гаргаад тооцоо судалгааг хий гэсэн. Нэгдүгээрт бол Монголын нутгаар явах юм бол хаагур явах юм гэдгээ ярив. Хоёрдугаарт Монголын нутгаар явах юм бол тэгвэл мэдээж манай нутаг дээгүүр нь хоолой тавьж байгаа учраас манад нэг хэдэн төгрөг мөнгө орж таарна. Тэр тооцоогоо хий гэсэн. Одоо бол төд мөд гэж юм ярьсан байхгүй. Энэ нөгөө буянтхан хорооллын нөгөө журам дахиад өөрчлөлт орох юу? Ер нь одоо яг энэ чигээр өөрчлөх юм болов байх уу? Иргэдээс их хонол ирээд байна л да. Ер нь ингээд жоо банкн дээр очиод ингээ юу очлаач гэдэг юм ямар нэгэн байдлаар яваад байна л да. Ер нь цаашаа журамд өөрчлөлт орох боломж бий юу? Наад дээр энэ дээр 30% өгчөөд тэгээд нөгөө хамгийн гол нь орлогочин хүрэхгүй байна. Та хитрхийн өндөр настай байна. Бараг өрөө дарж дийлэхгүй одоо өнгөрчихнө гэдэг байдлаар хандаад байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөө засгийн газраас гаргасан нөгөө нэг ковод тогтоосон хүмүүстэй хүрэх боломжгүй болчиход байгаа байхгүй. Би хоёр юм ярьсан шүү. Нэгдүгээр энэ журамд хөөс торхгүй шүү дээ. Одоо Хэмбугаач гэсэн байр авъя гэвэл 30% ч төлнө. Тэгээд дараа нь тэр чинь 25 жил урт хугацаатай төлнө шүү дээ. 25 жилийн дотор энэ алтыг нөхөр байх үгүй юу гэдгийг нь ярьж л таарна шүү дээ. Эсвэл манайхан ийм арга хэрэгэлсэн байлээ. Өндөр настай хүмүүс бол ажил хийж байгаа нэг хүүхдтэйгээ хамтраад би бас тэрнтэй танилцсан. Ийм асуудал хамтраад ингээд хоёулаа нийлээд
хамтран тэр байрыг эзэмшигч болоод тэгээд одоо өөрийнх нь нэр хэлээд байгаа. Тэр нь үн байхгүй болонгууд нь тэгээд одоо нөгөө хөөхт нүргэжлүүд ингээд амьдгүй харахтаа аргалын галз цогт энэ яагаад ингээд нэг юм болоод өөрснөө хийждэг юм бүх юм ингээ ам руугаа хийлгээд ингээд тийм байхгүй. Наа чин засгийн газар бодлого явуулаад сая 280 мянган төгрөгийн үнэтэй хямдхан орон сууц босгочлаа. Одоо дахиад цаатад нь буян тухай 2-гээ хороолол бас энэ жилээс эхлүүлж байна. Тэнд бол нэг эрхчлэх нь 2000 гаруй 2500 гаруй айлын орон сууц босоод явна. Цаашаага өшөө нэмэгдээд 6000 болоод явна. Ийм боломж олгож байна. Ийм боломжн дээр өөрснийгөө бэлдээд ажиллаад арга чарга хайгаач л гэж байгаа. Тэгээс банкыг бид нар бас буруутгах болохгүй шүү. Эцэс тэр мөнгөийг чи банк өөрөө төлнө шүү дээ. Хариуцсан. Дундгов аймгийн засаг даргыг огцруулсан гэсэн тийм мэдээлэл байна л да. Тэгээд од эрдэнэ төлөөлөгчийг одоо дараагийн засаг даргаар томилохоор танд өргөн барьсан гэсэн мэдээлэл. Энэ талаар тодорхойлох. Дундгов гэж нэг завхурсан аймаг л. Одоо засаг дарга огцруулсан гэд над дээр бичгээгээд ирэхээр нөгөөх нь огцруулсан захимж гаргацсан чинь намайг шүүхэд өгсөн. Тэгснэ над хэлэхгүйгээр нөгөө засаг дарга огцруулсан тогтоолоо хүчингүүлгацсан. Тэгснэ 2-3 хоногийн өмнө дахиад огцруулаад дахиад бич. Одоо би яа тийм л гайхаас үгүй юм ийм. Дахиад нэг захимж гарахаар дахиад шүүхт очт юм бол яа. Би ажил хийлэгдгүй энэ ачи юмнууд. Нэг асуулт. Ер нь бол нэг аймгийн засаг даргаыг ингээд тавиад хариуцлагын тооцоол явуулчих юм байна шүү. Ямар хэрэгтэй вэ? Нэг хэд амт нь цуглаад нэг өдөр нэг огцруулаад дахиад нөгөө өдөр нь буцаагаад дахиад одоо 3 дахь 4 дахь явж байна. Нэг асуулт байна. Цагаан суваг. Одоо самарж байгаа ширхэж байхгүй. Одоо харин хэдүүлээ нийлж байгаа нэг яа. Одоо би нөгөө тэг гаргачихгүй яах вэ? Цагаан сувгийн ордын 34%-ийг улс авьяа стратегийн орд газарт гэж бүртгэж авъя гэд үүнд бас тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулъя гэсэн юм. Үүнээс гадна 2 ч орд газрыг стратегийн ордод бүртгэе гэсэн юм саналыг засгийн газар гаргаад байгаа юм л да. Ер нь цаашдаа стратегийн орд газруудад бүртгэж авлаа гэхэд улсын хөрөнгө оруулалт заавал хийх шаардлагатай эсвэл арай өөр арга барилыг сонгоно гэж яриад байсан. Засгийн газар чухам аль арга барилыг сонгож байна. Хөрөнгө оруулалтыг нь оруулаад стратегийн ордод авах уу эсвэл арай өөрөөр хувийн компаниудад тохирох маягаар явах гэж байна уу? Цааш тийм бодлоо. Харин бидний энэ оюу толгойгоос болоод нэг юм асуудал орчод байгаа шүү дээ. 34% одоо өнөөдөр Монгол улс эзэмшиж байгаа. Тэгэхдээ тэрэндээ таарсан хөрөнгө оруулах ёстой. А хөрөнгө байхгүй учраас зээлээр оруулсан. Зээлийн хүүн өндөр. Одоо тэгэхээр энэ стратегийн ордын төрийн өмчийн хувь гэдэг юмыг одоо тэр цагаан суваг дээр бас энэ асуудал үүссэн. Одоо тэгэхээр бид нар байгаа хуулийнхаа хүрээнд за 34% эзэмшиж. Одоо нөгөө нөхдөд чи одоо тэгвэл төр өөрийнхөө юу 34%-ийнхаа мөнгөийг гаргах гэдэг ийм л асуудал орно л да. Тэгэхээр энэ ашигт малтмын тухай шинжилсэн хуулинд юу гэж явж байгаа гэхээр цаашдаа бол одоо Монгол улсын төр бол заавал хувь эзэмшээд байх шаардлагагүй гэж үзсэн. Нөгөө компани нь төртэй хамтраад хувь эзэмшүүлмээр байна гэвэл яри. Гэсэн байдлаар энэ хууль өөрчлөгдөж байна. Тэгэхдээ Орос улбаны улсад хийсэн айлчлалын үеэр төмөр замын салбарт хамтран ажиллах ямар нааштай шийдвэр гарсан бэ? Орос хотыг холбосон төмөр замд монголчууд транзит одоо Монголын төмөр замын тээврийг транзит байдлаар хөгжүүлэх ийм боломж харагдаад байна л да. Ер нь өнгөрсөн намар энэ Монгол Орос хятад гурвын төмөр замынхан Улаанбаатарт нэг уулзсан юм манай санаачилгаар. Тэгээ бид нар юу гэж хэлээд байгаа вэ гэхээр зөвхөн Орос талд биш. Хятад Орос хоёр тоёолонд манай төмөр замын нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлээд манай төмөр замыг одоо үр өгөөжинд дээшлүүлээд хамтраад ашиглая гэдэг ийм санал тавьсан. Энэ яриа хэлцээ явж байгаа. Өрийн босгыг нэмэх асуудлыг сөрөг хүчний зүгээс нэлээд эсэргүүцээд ах шиг байна. Ер нь яг өрийн босгыг нэмэхгүй энэ чигээрээ яг 40% тань байлгаад иж болдгоо мó энэ талаар. Тэгэхээр нэг ийм юм болчиход байгаа. Энэ зүгээр нэг өрийн босгыг нэмэх гэдэг хууль биш шүү дээ. Өрийгөө тооцдог аргачлалаа бол олон улсын стандарт нэгдүгürt нийцүүлж байгаа хууль. Хоёрдугаарт нь бол бас яг ийм л юм болчиход байгаа. Их хурл одоо жишээлх юм бол манай засгийн газрыг 5 тэрбум Америк доллар босго гэж тогтоол гаргасан шүү дээ. Энээс хэдийг босгосон? 1.5-ыг босгосон. Бүтээн байгуулалт руу хийж байгаа. Цаана хэд үлдсэн? 3.5. 3.5-ыг босгох гэхээр уунаад өрийн чинь хэмжээ энэс хэтэрсэн байна.
Ийм л зөрчилтэй байдал байгаа. Тийм учраас энэ дээр нэгэн заавал өөр тавих гээд байгаа, нэг нь өөр тавиулах гээд байгаа байхгүй. Ус төржсөн л яриа. А ер нь яах вэ гэхээр уг нь энэ 3.5 ч юм уу дахиад 1 тэрбум доллар ингээ босгочих юм бол бидний Монгол улсын хөгжил улам хурдсан бүтээн байгуулалт улам нэмэгдэнэ л гэсэн үг. Энэ цаа баярлалаа ингээд тогтцоо туслаа баярлалаа. Энийг хоёр асуулт асууж чадах уу сайдаа? Хоёрхан асуулт.